За өнөөдөр Өмнө Говь аймагт оюу толгой компани ивентэтгэлгээ Монгол орны сүлжилтийн төлөв байдал цаашдаа энэ яах ёстой вэ? Бид нар юу хийх ёстой вэ? Хууль эрхцийн хувьд, технологийн хувьд ямар шинжил хийх ёстой вэ гэдгийг ярилцахаар Монгол орны хэмжээнд байгаль орчин чиглэлээр ажилладаг хүрээлэн олон нийтийн төрийн байгууллага хамтарсан ийм хурлыг зохион байгуулж байна. Тэгээ энэ хүрээндээ бид нар Монгол орны хэмжээний сүлжилтийн өнөөдөр төлөв байдал өнөөдрийн тэнд тэмцсэн технологийн шийдлүүд нь ямар байсан, үр дүн ямар байгаа юм, тэгээд цаашдаа яах ёстой вэ гэдгийг ярилцахаар бид нар өнөөдөр энэ цуглараад байна.